иргэний хуулийн 243 дугаар зүйл заасан худалдаа авах гэрээ нь худалдагч болон худалдан авагч хоёр тал оролцдог амьдрал түгээмэл тоглолтдог гэрээнүүдийн нэг юм. Худалдаа авах гэрээг бичгээр болон амаар байгуулж болдог. За мөн худалдаа авах гэрээний дагуу худалдагч нь худалдан авагчид бит байдлын болон эрхийн зөрчил үе хөрөнгийг түүнтэй холбогдсон бичвэртэй хамт түүний өмчлөлд шилжүүлэх. За мөн худалдаж буй хөрөнгийн талаар үнэн зөв мэдээллийг өгөх үүрэгтэй байдаг. За худалдан авагч нь худалдагчид гэрээгээр хүлээж тохиролцсон үнийг төлөх үүргийг тус хүлээдэг. За худалдаа авах гэрээнээс шаардах эрхийн хувьд гэх юм бол худалдаа авах гэрээнд заасны дагуу заасан хугацаанд худалдагч үүргээ биелүүлээгүй мөн худалдаа авагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд шаардах үүсэн. За мөн худалдаа авагчид бит байдлын болон эрхийн зөрчилтэй төрөнгийг худалдагч худалдаснаар шаардах өөрт учирсан хохирлоо тэхэмжлэх хэрэг үүсэж байгаа. За эрхэн зөрчигдсөн этгээд маань эрхийг зөрчиж байгаа этгээдээс шаардах хэрэгжүүлэхийн тулд иргэний журмаар шүүхэд хэмжлээ гарган шийдвэрлүүлэх боломжтой.